Эрхэн бол ерөнхийдөө эрсдэлтэй тэмцдэг. Байглаасаа зоригтой. Нэг юмд төвлөрч тэрийг хийж тэрнийхээ араас явдаг тийм тууштай. Тийм онцлогтой эрхэн бол тэрийг бид нэрээс орхиж болохгүй. Одоо чи би шууд гендеризм дээр, феминизм дээр эхэлж болохгүй байхгүй. Эрхүнийг бас хүлээмжшүүлэх хэрэгтэй байхгүй. Эрсдэл рүү ордог, шулуун шударга, зоригтой, үзэлцдэг тийм үү? Тэгээ тэр сайхан чанарууд чинь улс орныг авч явахад мэрэгжилдээр, философид тийм үү? Бизнест тийм үү? Бүх салбарт ийм чанар, ийм эрхүүний чанар маш хэрэгтэй байдаг байхгүй. Ялангуяа улс төрд улс орныг авч явахад. Тэгээ энэ чанартай тийм эрчүүдэд бид нар устгаа ийдсэн юм чи. Өнөөдөр юм байх нь харахгүй. Эр хүнийг буцаагаад байранд нь аваачих хэрэгтэй Монгол оронд. Аав хүнийг буцаагаад байранд нь аваачих хэрэгтэй. Айл гэрээ чинь аав хүн эр хүн авч явах хэрэгтэй. Энд чи гендертэй ямар ч хамаагүй. Эмэгтэй хүнийг доошоо хийж байгаа юм биш. Чи олон зуун жилийн хүн төрлөختний явж ирсэн уламжлалт ийм бүтэц байхгүй юу? Нийгмийн бүтэц, улс орны бүтэц байхгүй юу? Гэр бүлийн бүтэц байхгүй юу? Ам бүлийн бүтэц, хамаатан садангийн бүтэц. Энийг бид нар 90 онд эвдэж хайсан. Энэ бол асар том гэмт хэрэг. Эрэгтэй хүмүүсийн эсрэг хийсэн гэмт хэрэг. Тэгээд хулчгаар ажилгүй. Тэгэл Афган ажилдаа явдаг, Афган мөнгө олж ирдэг. Юу вэ? Намайг социализмын үед баг байхад чинь эрэгтэй хүмүүс чинь гэртээ цалин авч ирж ирдэг. Эрэгтэй хүн аав нь гэртээ нэр хүндтэй байлаа шүү дээ. Өнөөдөр хүүхдүүд өглөө хичээлдээ явдаг нь аав гэртээ тэгэл хоцорч шүү дээ. Өдөр хичээлээс гарахт нь очиж аавна гэж сууж шүү. Өөр ажил байхгүй. Сургууль нүргэн аавна. Тэгээ эр хүнийг ингэж болохгүй байхгүй. Ингэж доошоо хийж болохгүй. Монгол орн бол эр хүнийг бол доромжилсан орн. Ингэж болохгүй. Энийг өөрчлөх хэрэгтэй.